блог үүсгэх. Чатботондоо шинэ мэдээллээ хэрхэн оруулах вэ? Бараа бүтээгдэхүүнүүдийнхаа мэдээллийг яаж оруулах вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Энэ бол хамгийн чухал хэсэг бөгөөд та бүхэнд бас маш сонирхолтой байгаах гэж найдаж байна. Танах хэдэн төрлийн үйлчлэгээ үзүүлдэг вэ? Эсвэл хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг вэ? Тэдгээрийнхээ мэдээллийг чатботондоо хэрхэн яаж оруулахыг бүгдээрээ харцгаая. За одоо би блог юусоо сонгож өгөө штэ. Тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүн гэдэг бүлэг дотроо блог үүсгэе. Шинэ блог тэ шинэ мэдээлэл бүгдээр оруулах. Тэхийн тулд яаж дахин шинэ мэдээлэл оруулах вэ гэхээр тухайн бүлэгтэй харьцуулах бүлэг дээр дарлаа. Хойно нэм 3 цэг үүсэж дээ. Энэ дээр дараад харангуут бүлгийн нэр солих буюу бүтээгдэхүүн гэдэг нэрээ сольж болно. Бүлгийнхаа нэрийг. Энэ бүлгийг устгаж болно. Мөн энэ бүлэг дотроо харьцуулах юм шинэ мэдээллүүд оруулж болно гэсэн үг тэ. За энэ блог нэмэх товчийг дарлаа. Тэнгүүд нэрээ оруулах гэдэг юм. Тэнгүүд бүгдээрээ эдний мэдээллүүдийн хооронд нь ялгахын тулд ялгаад нэр оруулж өгнө гэсэн үг байхгүй юу? За энэ дээр жишээлбэл бүтээгдэхүүний англи. За ингээд нэрээ оруулаад өчнө. За ингээр одоо энэ маань бүтээгдэхүүний англи гэдэг нэртэй энэ блог маань үүсчихэж байгаа байхгүй юу? Ингээд бүгдээрээ хүссэн хэмжээний блог оруулж өгч болно. Энэ блог буюу энэ мэдээллүүд маань бол ямар нэгэн хязгаарлалт байхгүй хэдийг бол хэдийг оруулж өгч болно. За жишээлбэл энэ дээр одоо бүгдээрээ бүтээгдэхүүний ангиллуудаа оруулж өгч болох нь шүү дээ. Оруулж чаад яг үндсэн энэ утга зурвасан дээр холбож өгдөг гэсэн. За бүтээгдэхүүний англи гингүүд саяны блогийн маань мэдээлэл очно гэж сонгох юм бол блог гэдгийг сонголоо. Тэгээд энэ бүтээгдэхүүн бүлэг дотор байгаа бүтээгдэхүүний англи гэдэг блогоо сонгоод хатгалаад өгчих юм байна. За энэ байдлаар явж байна те. За тэгвэл бүгдээрээ одоо ямар англи оруулж өгөхөө шууд хийгээд үзчихье те. За энэ ч бол түрүүн бүгдээрээ ингээл текстээр зөвхөн мэдээлэл оруулаад байна шүү дээ. Текст нь одоо бидний яг харагдаж байгаачлан ийм текст явлаа, араас нь ийм товчнууд явдаг юм байна. За тэгвэл бүтээгдэхүүний англи хэсгээ бүгдээ арай өөр нэг харагдах хэлбэрийг хийж үзье. За тэгвэл энэ хүнлэн жагсаалт гэдээ хоёр дахь нь ашиглаж үзье л да. За хүнлэн жагсаалтын дээр даарлаа, карт нэмэхгээ гараад ирж байна. За хүнлэн жагсаалт гэдэг маань өөрөө ямар харагдах хэлбэр вэ гингүүд энэ дээр зурагтай, гарчигтай, доороо товч оруулж болдог ийм харагдах хэлбэр байхгүй юу? За бидний харж байгаа чинь энэ яг юуны биш нь яг энэ хэсэг маань бол хүндлэн жагсаалтаар хийсэн байна гэсэн үг ийм мэдээлэл. Тэгэхээр ийм зураг оруулдаг гарчигтай, гурван товчтой ийм хэлбэр байна гэсэн үг те. За хүндлэн жагсаалт гэж яагаад нэрлсэн гингүүт энэ маань өөрөө зөвхөн нэг ийм хэсэг биш, хойноо ингээд хойшоо эргүүлээд үзэх боломжтой. Ийм стандарт нь бол яг ийм 10 карт оруулах боломжтой гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ маань өөрөө 3 товчтой. Нэг картан дээр 3 товчтой хойшоо 10 явна гингүүд нийлээд 30 товчны мэдээлэл харуулах боломжтой ийм хэлбэр ах нь. Тэгэхээр бүгдээрээ яг тухайн бидний өгөх гээд байгаа мэдээлэл маань ямар хэлбэртэй байвал зохимжтой юм бэ гэдгээс хамааруулаад бото хийх нь шүү дээ. За жишээлбэл англи байлаа гэхэд бүгдээрээ одоо бэлэн утасны англи юм чинь эрэгтэй эмэгтэй гэж хэлж болж байна. Эсвэл хүүхэд эсвэл насны англиар байж болж байна. Эсвэл өмд те өмд цамц гэдгээр байж болж байна. За жишээлбэл бүгдээрээ цамц өмд гэж хэлээ да те. Гарчгийн дээр нь цамц өмд гэдэг ингээ оруулаад өгч болох нь шүү дээ. Гэхдээ энэ дээр ингээ харах юм бол ингээ хүнлэн жагсаалтаар өгдгийн давуу тал нь хэм илүү олон мэдээлэл өгч болохоор юм те. Гэтэл сул тал нь хэм бол зарим хүмүүс ингээ хажуу чигүүлж үзэж мэддэг байхгүй. Тэгэхээр дээр нь заавал одоо түрүүний бид хэдийн үүсгэжсэн текст авчирч юм уу те. Жишээлбэл та баруун тишгүүлж үзнэ үү ч юм уу те. Ийм ер нь бол чатбот маань өөрөө мэдээллүүд нь хоорондоо уялдаа холбоотой дараагийн зэс рүүгээ дараагийн блок руугаа шилжлэхэд буцах товчтой байдаг ч юм уу те. Ийм тухайн хүмүүс ингээд хэрэглэхэд маш ийм user friendly те. Ингээд ашиглахад маш хялбар тэн дотор төөрхөргүй тийм бүтэц зохион байгуулалттай байх юм бол чатбот чинь өөрөө маш одоо богино хугацаанд зэгцтэй мэдээллийг тухайн үнд яг хэрэгтэй мэдээлэл өгөх ийм давуу талтай байдаг байхгүй юу? Тэгэхээр баруун тишгүүлхэн үзнэ үгээл тэр хүмүүст ийм гайд, ийм заавар байдлаар бото бас хэрэглэгч талаасаа илүү бодож хийх хэрэгтэй. За ингээд те цамц өмд. За гадуур хувцас. Түнх ч юм уу те ингээд маш олон төрөл байж болно. За ингээд би бол дөрвийг хийчихээ. Одоо хоорондоо жишээ юм чинь те. Ингээд дөрвийг хийчлээ. Энэ маань та харж байгаа бол зүүн дээд боломтны ногооноор дөрвөгээ гараад иж байгаа те. Энэ маань өөрөө бас ийм стандарттай байдаг байхгүй юу? Гарчиг маань 80 тэмдэгтээс хэтрэхгүй гэж байдаг. 80-аас дэрх юм бол эн чинь өөрөө багтахгүй болчихдог байхгүй юу? Одоо энэ хэсэгт харагдаж байгаа юм чинь. Энэ хэсэг чинь өөрөө ингээд хэмжээтэй те. Доошо өргөн ч юм уу хойшоогоо сунт боломжгүй байдаг учраас
80 тэмдэгтэй байна шүү гэсэн юм стандарттай байдаг. За ингээд цамцгийн оруулаа өгч чинь те. А энэ ч доор нь дид гарчиг гэж байгаа. Тэгэхээр энд оруулсан гарчгаа бас тайлбарлаж байна те. Цамцгийн гүт нь яг эртний юм гэхэд цамц байгаа юм уу эсвэл одоо юу гэдгийг энэ цамцнуудаа бас тодотгож болно шүү дээ те. Манайх Туркээс ингэж оруулж ирсэн ийм цамцнууд худалдаалж юм ч юм уу. За эсвэл одоо үннийх нь рейнжийг тогтоож өгч болно те. 20,000-аас 55,000 төгрөгийн хооронд байна ч юм уу. Ингээд бичээд өгч болно. За энэ дээр жишээлбэл би эрэгтэй эмэгтэй турк цамц ч юм уу ингээд оруулах чинь гэсэн. За энэ URL дээр нь мэдээж нөгөө нэг URL хаяг оруулж өгнө те. Энийг оруулж өгсөний давуу тал нь юу гэхээр одоо жишээлбэл юуны бичнээр нэг ийм зураг оруулсан байна да. Хэрвээ энэ дээр URL хаяг оруулж өгсөн байх юм бол би энэ зурган дээр дарангууд шууд вебсайт руу нөсрөх ч юм уу. Тэр оруулсан линк рүү өсөрдөг байхгүй юу? За жишээлбэл би энэ дээр өөрсдийнхөө чатботын юмыг оруулаад өгчий. За энэ линкээ хуулахдаа бол нөгөө HTTPS-тэй ингээ бүтэн линкийг хуулаад тавиад өгчнөө гэсэн. За ингээ тавиад өгнө штэ. За тэгвэл одоо энэнийхээ доор би шин товч нэмья гэдэг юм бол те загварууд үзэх ч юм уу. Эсвэл эрэгтэй эмэгтэй гэдгээр англиад өгсөн ч болно. За нэг товч нь бол эрэгтэй цамц. Гээд энийгээ бол ихэнхдээ бол бид нэр ингээл блог холбож явж байгаа штэ. Ер нь бол дийлэнхтэй чатбот дээр ашиглагддаг хамгийн түгээмэл 3 юм нь бол энэ ихний 3 л хэдий. За тэгэхээр одоохондоо эрэгтэй цамцаа хийгээгүй юм чи бүгдээ ингэж юу ч хамаагүй ямар ч хамаагүй блог юм холбоод өчөж болно. Дараа нь хийснийхаа дараа солиод хийчих болдог байхгүй. А эсвэл бүгдээрээ бүр доороос нь юм бүр одоо хамгийн цуур мэдээлүүд те бүх цамцныхаа загваруудыг оруулж чад дараа нь эрэгтэй эмэгтэйгээр нь ангилаад дараа нь цамцтайгаа холбох юм уу нөгөө талаас нь хийж болдог. За тэгэхээр энэ ч дахиад за эмэгтэй цамц. За одоохондоо ямар ч хамаагүй блог холбоод байгаа шүү. Бүгдээрээ дараа нь энэ цамцын дахиад загваруудыг оруулж өгчөөд холбож өгье. За хүүхдийн цамц ч юм уу те. За ингээд 3 төрөл байна гэж үзье. За ингээд оруулж онгууд 3-ыг оруулж онгууд манай саний нөө шин тавч нэмэх гэдэг гэсэн маань бол алга болчихж байгаа. Яагаад тэгэхээр 3 тавчлаа оруулах боломжтой. А харин энэ 3-ийнхаа байрыг бол бас сольж болно. Байрыг сольханд бол энэ хойдлын нэг 3 хөндлөн зураас аваад энэ 3 хөндлөн зураас нэр дараад чирээд сольж ин байрыг. Нэг нь одоо жишээлбэл буруу ичлээ. Өөрчлөе гэх юм шууд дээр нь дарчихна. Тэнгүүт нөгөө нэрээ өөрчлөлт холбосон блоко ч юм уу мэдээллүүдээ солиод дахиад хатгалгаад дарчихна. А бүр устгая гэх юм бол 2 л тавчтай байя гэх юм бол бүр энэ хойдлын хогийн савны айконыг дараад устгах. За ингээд хийж болох нэ тэ. За энэ дээр зураг оруулахдаа энэ зураг гэдэг дээр нь шууд дараал оруулж байгаа. Зураг оруулж өгсөний давуу тал нь юм бол илүү тийм ботч нь өөрөө юм юу гэдэг дизайнтай ч юм уу тэ илүү ингээд хэрэглэхэд юм үзэмжтэй харагдана гэсэн үг шүү дээ. А эсвэл яг тухайн хүн одоо энэ гарчин ч юм уу энэ товчнуудыг уншаагүй байгаа үед энэ яг юу юм бэ гэдгийг бас илэрхийлж болно. Хэрвээ одоо цамцны зураг тавьдаг ч юм уу тэ тийм байвал бас ингээд тийм байдлаар зургийг ашиглах боломжтой. Та бүхэн бас энэ хэсэг дээр хийдэг алдаануудыг бас шууд харуулъя гэж бодлоо. Заримдаа гэдэг байхгүй ингээд тухайн байгууллагууд маань одоо 4 сар зарлах урамшуулгын мэдээллийг бот руугаа 2 сард оруулах ч юм уу те. Тэгвэл тэр 4 сарын мэдээлэл чинь 2 сард гарч ирэхсгүй шүү дээ. Тэгэхээр ингээд блоко үүсгээд орчих юм бол тэр чинь өөрөө хайд хийсэн блок байна гэсэн үг. Ямар нэгэн товчон дээр холбож өгөөгүй байх юм бол те. За тэгээ одоо холбож өгөөгүй юм чинь би энийг яаж мэдх юм бэ? Чат ботон дээр холбож өгөөгүй шүү дээ. Пэйжтэйгээ чатлаар шалгах боломжгүй. Тэгэх юм бол тухайн блоко тестлэхийн тулд тухайн энэ блокийн нэрний ард байгаа нүдний зурган дээр дарангууд шууд энэ маань яаж харагдах вэ гэдэг нь тестлэгдэнэ. За нүдний зурган дээр дараад бүгдээр үзье. За тэнгууд хоёр дарчруулаа тий. Тэнгууд ингээд энэ маань та хэд анзаарч байгаа бол ганцхан цамц маань л гарч ирнэ. Яагаад бус нь гарч ирэхгүй байна вэ гэхээр энэ дээр нь бол заавал гарчиг оруулах хэрэгтэй. Гарчиг байх юм бол энэ маань өөрөө ингээд гарчиг оруулна үгийн улаан гарч ирнэ тий. За гарчиг оруулсан ч гэсэн тэгвэл одоо яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ гэхээр заавал нэг товч эсвэл заавал нэг зураг оруулах хэрэгтэй. Ганцхан өмнөдгийг оруулж гарч энэ чинь өөрөө текстнээс ялгаад болчихж байгаа байхгүй тий. За одоо бүгдээрээ тухайн хөндлөмж салтан дээр зураг оруулъя гэх юм бол энэ зураг гэдэг дээрээ дарчна. За ингээд зураг оруулчихна. За та бүхний харж байгаачлан энэ зураг маань ер нь бол энэ дутуу гараад ирж тий.
Тэгвэл дутууга яагаад дутуу гарч байгаа гэхээр манай зургийн хэмжээ маань хоёр төрлөөд байгаа байхгүй юу? За нэг нь болохоор нийгмийн харьцан нэг юм дөрвөлжин гарч ирнэ. А нөгөөх нь болохоор нийгмийн харьцан нэг ирнэ нэг хэмжээтэй юм хэвтэй гарч иж болно гэсэн үг. Тэгэхээр зургийн хэмжээг тааруулахын тулд бүгдээрийн томруулдаг шилний нэмхийг дарах юм бол том болох нь, хасгыг дарах юм бол жижиг харагдана тий. Ингээд хэмжээг тааруулаад өгч болдог. За энэ цамсны зураг оруулчлаа. За энэ хойно болохоор одоо өмдний зураг оруулах нь шүү дээ. За ингээд зургууд оруулаад өгч болно. Тэг юм нь бол нэгэн дээр нь зураг оруулжсэн бол нөгөөдөл энэ дээр нь ч зураг оруулаад өгчвөл зүгээр байдаг. Ягаад тэгэхээр түрүүн одоо бүгдээ нэг тестлээд үзэнгүүт адилхан товчны тоотой эсвэл нэгэн дээр нь гарчиг оруулаа нөгөөтгөн дээр нь гарчиг оруулаагүй ч байх юм уу. Тэгвэл энэ маань өөрөө ялгаатай харагддаг байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ аль болох ижилхэн хийхийг бодох хэрэгтэй. За одоо жишээлбэл цамцан дээр ихэд чинь за энэ бол гарчиг нь харагдсан тий. Гарчиг нь харагдтаа ийм боолдоор харагддаг. А дид гарчиг маань болохоор ийм сааралтаж арай жижигхэн харагддаг. За товчнууд маань бол угаасаа бүгд яг стандартын дагуу адилхан харагдана. За зураг маань бол одоо нийгмийн харьцааны буюу ийм том байдлаар харагдаж байна тий. За хажуучааг үлгээд үзье. Хажуучааг үлгэж үзэх нь болохоор ер нь ийм сумтай харагдаж байгаа. За ингээд хоёр дахь карта үзье. Тэнгүүд энэ маань ингээд товчгүй учраас ингээд шал өөр харагдаж байгаа шүү дээ. Энэ хэсэг нь бүгд хоосон. Тэгэхээр яг ингээд үзмжийн хувьд айгу тохиромжгүй. Тэгээ нөгөө хүн чинь болохоор ингээд хажуучааг үлгэлийг адилхан юм хүлээж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд шал өөр хүн зураг нь харагдаад гашиг харагддаг ч юм уу. Тийм бахаар үзмжийн хувьд ер нь тохиромжгүй. За ингээд зургуудаа оруулаад өгч болох нь тий. За одоо бүгдээрээ тэгвэл яг адилхан оруулж өгье л да. За энэ дээр ингээд бүгдээрээ за одоо энэ дээр цамц гэсэн юм чинь баг зүгээр эргэтэй юм битгий гэсэн ч бас болно л да. За бүгдээрээ гарчгийн дээр нь бол ер нь юу гэж бичиж болно. Тэгэхээр энийг ингээд болоод дид гарчгуудыг нь оруулаад өгчээ. Facebook ч ер нь бол нэлээд шинжлэхтэй байгаа болохоор ингээд зарим хүний одоо хуучин вершн буюу хуучин Facebook-ууд дээр бол жишээлбэл гарчиг оруулаад дид гарчиг оруулж өгөөгүй ах юм бол энэ хоёрын хооронд ингээд өндрийн зөрүү үүсдэг ч юм уу тий. Энэ нь болохоор сүүлийн вершн учраас ингээд одоо нөгөө зөрүүг нь арилгаад өгч байгаа байхгүй юу? Энийн дээш нь татаад ч юм уу тий. Гэтэл хуучин хувилбарууд дээр нь болохоор энэ хэрвээ энэ хоёр талын дээр нь гарчиг оруулж өгөө нөгөөтгөн дээр дид гарчиг байхгүй. Эсвэл нэг товчтой оруулж өгөх юм бол энэ хоёрын яг ингэ харагдах үүднээсээ бол маш их юм зөрүүтэй өндөр нам харагддаг байхгүй юу? Тэгэхээр аль болох товчны тоог нь тэнцүү байлгах, гарчиг оруулсан бол нөгөөдөлд энэ бас гарчиг оруулна, дид гарчиг оруулна. Тийм байдлаар бол зүгээр байдаг хаа. За ингээд бүгдээр нь гарчиг оруулаад өчлөө те. За одоо мөн товч оруулж өгтөө шинэ товч үүсгэх гээл. Тэ мод эмхтэй өмдөг дээр орлоо гэж. За тэгээ блокоо сонгоод юу нь бол явж болно. Эдгээр дээр бүгдэн дээр нь товчны яг адилхан тоотой оруулж өгье. Түрүүнээс шинжилэн бүгдээрээ ерөөсөн өмднийхаа ч юм уу загварыг оруулж өгөөгүй учраас шууд сонгох боломжгүй байгаа учраас төрдөө ингээд яг тухайн блокныхоо схем одоо бүтцийг энэ арга хэсэг босгочоод дараа нь бүх мэдээллүүдээ холболтоо шалгаад сүүлд оруулсан мэдээллүүдээ холбоод өгөх байдлаар ботоо хийж энэ ойлгоорой. За та бүхэн анхааруулж хэлэх зүйл нь юм бол товчны нэр маань бас өөрөө стандарттай байгаа. Энэ хойно харагдж байгаачлан 23 тэмдэгт байж болно. 23 тэмдэгтээс ихтерх юм бол яаж харагддаг вэ гэхээр артлын хідэн тэмдэгтүүд нь харагдахгүй. Тэгээд 3 цаг байдлаар харагддаг. Тэгэхээр товчны нэрээ бас бодох хэрэгтэй. Хэрвээ одоо юу гэдэг нь тухайн яг өгж байгаа мэдээлэлтэйгээ ижилхэндээ тэр мэдээллийг илдэг хүч товчны нэр өгөхгүйгээр байх юм бол тухайн хүмүүсийг ер нь төөрөгдүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр товчны нэрээ 23 тэмдэгтэд багтаагаад ямар мэдээлэл өгч байгаа вэ гэдгээ бодоод тэгээд товчны нэрийг өгөх нь шүү. За одоо ингээ 23-аас их болчингуудаараа товчны нэр 23 тэмдэгтээс сэтэрлээ те мессенжер дээр бүтэн харагдахгүй шүү гэдээ анхааруулж өгч ийн гэсэн. Тэгэхээр одоо товчны нэр чинь өөрөө нэг яг иймэрхүү байдлаар харагдаж байгаа ч те. Тэгэхээр чинь энэ хэмжээ болон фонт мод нь жижигэрдэг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь өөрөө бүтэн харагдахгүй. За ингээд 3 товчтойгоор бүгдийг хийж өгье.
бүгдээрээ одоо ингээд бүгднийг нь яг адилхан 3 тавчтай болгоод өглөө бүгдийнхээ гарчиг болон дээд гарчиг оруулж өгсөн, зураг оруулж өгсөн тийм ээ. За ингээд бүтээгдэхүүн маань ер нь PTT тестийн бүхнээр 4 ангилалтай байх нь байна те. За тэгээд 4 ангилал дотроо бүгдээрээ эрэхтэй эмэгтэй хүүхдийн дээрээ салгаад өчлөө. За одоо би энэ одоо жишээлбэл блокоо ингээ хийчээд дараа нь ингээ утга зургас руугаа жишээлбэл холбож өгнө гэсэн үг байхгүй юу? Одоо өмнө нь л бүгдээрээ холбоод нэг үзсэндээ энэ шиг одоо эрэхтэй эмэгтэй загваруудаа бүгдийг хийчээд буцаад блокон дээрээ ирээд энэ холболтуудаа дахиад нэг холбож өгдөг гэсэн үг шүү за. Тэгэхээр бүгдээрээ тэрийг маш сайн харахгүй зарим хүмүүс энийг нөгөө тестийн өөр нэг блоктой жишээлбэл утга зургастайгаа холбож өгчөөд буцаагаад яг одоо жинхэнэ мэдээлэлээ те холбож өгөхгүйгээр орчдөг байхгүй. Тэгэхээр бот маань өөрөө яг мэдээлэл өгөхгүй ямар ч төвчөнд дарсан утга зургас руугаа буцаал явдаг байхгүй. За тэгэхээр ингээ бараа бүтээгдэхүүний мэдээлэл бол хөндлөмж хэсгийг ашиглаад хийгээд өчлөө те.